Яа. Одоо энэ өдрийн хийх ажлаа зохицуулахтай холбоотой цагийн тухай хичээлийн үргэлжлэл энэ ч орж ин. За тэгэхээр цаглах төлөвийн одоо цаг гэдэг нь барин тавин болж байгаа. Илт үр дүн харагдаж байгаа тийм үйлдэлүүдэд ашигладаг гэсэн тийм ээ. Тэгэхээр энийг ердийн давтамжтай хийгддэг үйлдэл би хагас сайн болгонд тэгдэг ингэдэг гэд эсвэл яг одоо болж байгаа үйлдэл. За эсвэл ирээдүйд болох үйлдэлийг энэ цагаар ашиглаж илэрхийлдэг гэдэг тийм ээ. За одоо энэ харъя жишээ. Je me lève à 6h30. Би 6:30 минутад босдог. Je travaille sur un projet depuis 3 heures. Би нэг юмн дээр ажиллаад 3 цаг боллоо. За энэ прожект гэдгийг бол юу яахгүй гэдгаа те нөгөө зөвхөн төсөл гэдэг үгээр нь тогтохгүй бодож санаж хийж байгаа зорж байгаа юм болгон прожект байхгүй юу. Нэг цовин хий гэсэн ч гэсэн л тэр нь өөрөө прожект гэсэн үг. Тэгэхээр энэ прожект гэдгийг төсөл гэж юусоо битгий ганцхан тийм хязгаарлагдмал байдлаар ашиглаарай. Тэгэхээр je travaille sur un projet depuis 3 heures. За би нэг юм бодоо тэрнийхээ төлөө ажиллаад 3 цаг боллоо. За дараа нь et je fais mes courses après mon travail. Тэгээд би ажлынхаа дараа хүнсээ цуглуулдаг. Эсвэл цуглуулна. За одоо энийг тэгэхээр байнга давтагддаг байдлаар орчуулбал би тэгдэг, ажилдаг, ажиллаж байна тий хүнсээ цуглуулдаг гэдэг энэ хүнсээ цуглуулах гэдэг бол байнга давтагдаж болж байна. Гэтэл энэ ажиллаад 3 цаг болж байна гэдэг чи яг одоо үргэлжилж байгаа цаг болж таарах нь тийм үйлдэл нь тэр үргэлжилж байна гэсэн. За тэгээд одоо энийг хэрвээ яг юм давтамжтай болон одоо үргэлжилж байгаа болоод ирээдүйд болох үйлдэл ирэх нь юм утгыг нь гоё гаргаж харвал би 6:30-д босдог. Нэг юмн дээр ажиллаад 3 цаг болж байна. Ажлынхаа дараа би хүнсээ цуглуулна. Тэгэхээр ингээ ирээдүйд цаг утгуулах гэдэг нь тий. За тэгэхээр юм одоо цагийг яг 3 бүлэг үйл үгийн хувиргалыг байнгын хэрэглээний нөгөө үйл өгнүүдийн 3 одоо цаг дээрээ л хэрэглээд чадаад байвал ер нь л аваад өнгөөр юм илэрхийлчих болохоор байгаа ч тийм ээ. За одоо тэгвэл энд үгүйсгэл байгаа. Үгүйсгэл нь болохоор зүгээр ne pas гэд энэ доогуур зурааснийх нь оронд тухайн үйл үг нь тухайн цагаараа хувираад явна гэсэн үг шүү. За тэгэхээр ne pas гэвэл тэгдэггүй, ингэдэггүй гэд үгүйсгсэн ердийн үгүйсгэл байна. Ne rien гэвэл юу ч тэгдэггүй, ингэдэггүй гэсэн утга болох нь байна. Ne personne гэдэг нь хэн гэсэн үг тий хүн хэн. За тэгэхээр ne personne гэхээр хэн ч тэгдэггүй, ингэдэггүй. Хэнийг ч тэгдэггүй, ингэдэггүй. За дараа нь jamais гэдэг нь хэзээч үгүй. Энэ яваа насандаа үгүй. За тэгэхээр jamais. За тэгээд plus гинэ. Ne plus. Энэ нь болохоор урд өмнө хийж агаад болсон бороо зогсжээ гэвэл il ne pleut plus гэх нь л дээ тий. Тэгэхээр урд өмнө хийдэг байсан хийж байгаад одоо болчихсон байгаа үйлдэлээ илэрхийлэхдээ энэгээр ашигладаг. За жишээнүүдийг харъя. Je ne me lève pas tôt parce que je ne travaille pas aujourd'hui. Би өнөөдөр эрт босохгүй яагаад гэвэл ажиллахгүй. Эсвэл би эрт босохгүй яагаад гэвэл ажиллахгүй гэнэ. За тэгэхээр энэ ердийн ne pas гэж байна тий. Je ne me lève pas, je ne travaille pas гэдэг энэ ne pas-гийнхаа хооронд нь тухайн үйл үгээ хэлээд л болоо. За ne rien гэж байна. Je ne dis rien. Je ne dis rien. За ялгаж салгаж сонсъё гэвэл ингэж хэлэх нь байна. Гэхдээ ердийн хурдаар бол хизээч саяных шиг ингэж зөөж хэлэхгүй тий. Хэрвээ үгэн зөөж саяных шиг хэлэх юм бол ер нь цаад хүндийн сөрөг сэтгэл төрүүлж магадгүй юм 100
Тэ байдлаар ойлгогдож магадгүй байхгүй. Тэгэхээр je ne dis rien гэвэл би чамд юу ч хэлэхгүй гэдгийгээ бүр ингээд замтай наргүй хэлээд байгаа юм шиг ойлгогдох байхгүй юу? Ердийн хурдаар хэлэх юм бол энэ je ne гэдгийнхээ ерөөсөө ярианд бол нөөгөө шууд явцдаг хаяад явчихна ярианд. Тэгэхээр je dis rien, je ne dis rien, je ne vois rien, je n'écoute rien, j'écoute rien, ce n'est rien, c'est rien, il n'y a rien, il y a rien, il y a rien гэж явцдаг шүү тийм ээ. За дараа нь ne personne гэсэн чинь хинч гэсэн утгатай. За je ne vois personne. Би хинтэй ч уулзахгүй байна, хэнийг ч харахгүй байна. Il n'y a personne гэхээр хинч алга. Il y a personne. За тэгснэ elle n'est jamais en retard. Тэр хизээж хоцордоггүй. Тэр хизээж ганцаараа гардаггүй. Il ne sort jamais seul. Гинэ. За тэгээд ne plus гэдэг нь болохоор тэгж байгаад болсон гэсэн утгаар илэрхийлдэг гэснээр je n'aime plus ce pull. Энэ цамц надад таалагдхаа болжээ. Би энэ цамцанд дургүй болсон. Гэн за энэ pull гэхээр ерөөхдөө юм ноосон юм зузаан цамцыг хэлдэг шүү те. Сорочгон цамц биш. За je n'ai plus besoin de ce dossier. За энэ dossier гэдэг бол янз бүрийн нөгөө бичиг баримт бүрдүүлээд явахдаа ингээд багцлж байгаа тийм хавтастай бичиг баримт байдаг да. За бичиг цаас гэсэн үг тий. Тэрийг хэлж байгаа. За аль эсвэл бас нөгөө суудлын хойд юм нөгөө нурууны түшлэг, суудлын түшлэгийг бас dossier гэдэг шүү. За энэ je n'ai plus besoin de ce dossier. Надад энэ хавцастай бичиг цаас хэрэггүй болсон. За нэг заавал хавцалдаггүй маа гэхэд бичиг цаас гэдгийг ерөөсөө dossier гэдэгт нь үдсэн ч байж бас болно шүү дээ. Тэгэхээр энэ бичиг цаас гэдэг утгаар нь орж байгаа шүү. За би одоо зөвхөн Франц жишээг нь уншаад өгье. Je me lève à 6h30, je travaille sur un projet depuis 3 heures et je fais mes courses après mon travail. Je ne me lève pas tôt parce que je ne travaille pas aujourd'hui. Je ne dis rien, je ne vois rien, je n'écoute rien. Ce n'est rien, il n'y a rien. Je ne vois personne, il n'y a personne. Elle n'est jamais en retard. Elle n'est jamais en retard. Elle ne sort jamais seule. Je n'aime plus ce pull. Je n'ai plus besoin de ce dossier. За одоо ингээд не rien гэж байгаа. Эднийг ярианд бол дандаа нөөг нь орхиод хэлчиж болдог. Эсвэл бичгээр байх юм бол энэ хойтлын хийг нь хаяад нөөг нь заавал аваа явуулдаг тохиолдол байдгийн шүү. За одоо би нөөгүүгээр хэлээд өгье. Je ne me lève pas tôt гэдэг нэг жижигэн байна. Тэгэхээр нөөг хайнаа гэсэн хайж хэлнэ гэсэн. Хайдгуумаа гэхэд энэ je-тэй нэг үг юм шиг хэлээ явцдаг тийм ээ. Je ne me lève pas tôt parce que je ne travaille pas aujourd'hui. Je ne dis rien, je ne vois rien, je n'écoute rien, c'est rien, il y a rien. Je vois personne, il y a personne. Elle est jamais en retard. Il sort jamais seul. J'aime plus ce pull. За одоо энэ дээр j'aime plus гэхээр сонио гэснээс энэ дээр бол je n'aime plus гэдэг энтиг нь хэлсэн нь дээр санагдчихэв миний хувьд бол je n'aime plus ce pull. J'aime plus ce pull. За тэгээд je n'ai plus besoin de ce dossier. J'ai plus besoin de ce dossier. За юм байна.